Ховд аймгийн бүсийн онцлог амжилтны төвийн 50 ортой хүүхдийн эмнэлгийн барилгыг мотовлог компани гүйцэтгэсэн бөгөөд ашиглалтанд хүлээлгөөгд удаагүй байхад чанар гүйцэтгэлээрээ олонний хэлүүгийг дагуулсан. Барилгын ажлын явц коронавирусын тархалт идэвхжлэлтийн үедээ давхцнаас болж гүйцэтгэгч компани зүгээс явцын хяналтыг сайн хийгээгүйгээс дээрх нөхцөл байдал үүссэн гэх тайлбар өгдөг. Харин ашиглагч байгууллага болон мэргэжлийн байгууллагуудын зүгээс ковидын үед улаан бүсээр ашиглаж байсан хүүхдийн 50 ортой эмнэлэгт их засварын ажлыг хийж алдаа дутагдлаа засаж залруулах албан даалгавар үүрэг чиглэл өгсөний дагуу мотовлог компани зүгээс 3 сарын дундаас эхлэн их засварын ажлыг эхлүүлснээр амлсан ёсоор 5 сард багтаа засвараа дуусгаж ашиглалтанд хүлээлгөөгд байна. 50 ортой хүүхдийн эмнэлэг 21 ашиглалтанд орох ёстой байсан эмнэлэг. Тэгээд Улсын комисс аймгийн засаг даргын 268 доод захирамж 5 сарын 18-ны өдөр гарч энэний дагуу 19 хүний бүрэлдэхүүнтэй комисс ажилласан. За 19 хүний бүрэлдэхүүнээс 2 хүн чөлөөтэй бусад гишүүд бол бүгд ажилласан. За энэ хүүхдийн эмнэлгийн орчин хийгдэх ёстой гүйцэтгэгчийн маань гаргасан алдаа дутагдал эднийг бүгдээр ингэ шалгаж газар дээр нь ажиллаад өсвөр даалгаврын дагуу хийгдсэн ажлуудыг бол шалгаж хүлээж авсан. Ингээд өчигд өнөөдөр бол ашиглагч байгууллага ашиглах боломжтой болсон байна гэж дүгнээд Улсын комиссийн гишүүдийн одоо 90% саналаар ашиглалтанд хүлээж авсан байгаа. Энэ удаагийн одоо бидний хүлээж авсан асуудал дээр бол одоо ганцхан асуудал байгаа. Тэрний юу гэхээр энэ барилга байгууламж бол 50 хүүхдэд зориулагдсан байна. Тэгэхээр эрүүл мэндийн сайдын тушаалаар нэгдүгээр давхрыг нь бол дэмжих төв гэдэг байдлаар ашиглаж байгаа өнөөдөр Баатар аймаг. За энэ асуудлыг бид нар хөндөж тавьсан. Тэгэхээр энэ асуудлыг бол бид одоо улсын хэмжээнд гарсан энэ цар тахалтай холбоотойгоор шийдвэрлэл гараад сайдын тушаал нь гараад ингээ хэрэгжүүлж байгаа учраас зөвхөн хүүхдийн одоо хүлээн авах эмчилгээнд оруулж хэрэгжүүлэх хэвтэн эмчилүүлэхийн одоо чиглэлийнхаа одоо орц харцыг бол зур төслийн байгууллага маань бас оролцоод ингээд шийдээд явсан байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар мотовлог компани барьж гүйцэтгэсэн 50 ортой хүүхдийн эмнэлгийн барилга угсралтын ажилд их засвар хийхэд засварын 4 баригад ажилласан байна. Гүйцэтгэгч компани зүгээс 0 дүүшний өрөөнүүдийн хам, шалны филта, суултуурыг дахин шинжлэх, таац хаан сантехникийн засвар, дотоод төвчлөлт, зөвлөгчийн пост гэх зэрэгээр их засварын ажлыг хийж гүйцэтгэжээ. Эрүүл мэндийн яам захиалагч байгууллага Ховд аймгийн удирдлагуудаас тухайн үеийн ковидын нөхцөл байдалтай холбогдуулаад ор дэлгэх шаардлагатай заавал энийг яралт ашиглалтанд оруулаа гэдэг шаардлага тавьсан. Хэдийгээр бид нэр тэгээд 11 12 сард энэ хүчил төрөгчийн систем дахиж суурилуулнаа. Нэг давхрын дэмжих төв болгоноо, өөрөөр тохижуулнаа. Буцаага зарим юма буулгаад хана туурга буулгаад дахиж одоо өөр засвар хийнэ. Зургийг гаргуулнаа гэсээр байгаад 11 сарын зургийг 11 сарын бараг сүүлэр шахуу гаргаж өгöd бидний хийгсэн шүү дээ. Тэгээд одоо маш хурдан түргэн хийсэн. Тэгээ ашиглалтанд 12 сарын 20 дээр оруулсан. Ийм л асуудал болсон юм байна. Энэ дээр нэг яарч сандарсан одоо хотоос ажилчид ирж чадаагүй. Эндээс одоо бид нар одоо бас хүмүүс авсан. Тэгээд тэр хүмүүстээ бас тодорхой хэмжээний нөгөө шаардлага тавьж, хяналтаа тавьж чадаагүй. Өөрсдөө ирж чаддгүй тэнд хөл хорионд орсон ийм юмнаас болоод одоо ийм зарим нэг ажил нь одоо чанаргүй болсон ийм асуудал үүссэн юм. Тэгээ энд бол одоо би одоо гүйцэтгэж байгуулах ч юм уу хин нэгнийг буруутгах гээд байгаа юм шиг. Энэ нь одоо бас бидний гол нь алдаа дутагдал хяналт шалгалтаа тавьж чадаагүйгээс л одоо яарч сандарснаас их юм болсон л. Тэгээ 21 оны эхний хуулиралд оруулъя энэ хөл хорионы үед болохгүй байх гэдэг асуудлыг би эрүүл мэндийн яам захиалагч тухайд нь олоодаа тавьсан. Тийхгүй байх төсвийн мөнгө татагдах гээд байна. Энэ одоо корона ч болохоо байлаа. Одоо заавал орд илэх ёстой ямар ч байсан ордоо өгöd. Тэгж байгаа дараа нь тэр одоо үүрэг даалгавраа биелүүлдэг юм байгаа гэдэг асуудлаар л одоо 12 сард багтааж өгсөн. Тэгээд одоо та бүхэн мэдж байгаа нийслэл лот бол одоо тэр 20 оны 10 сарын 15-наас 21 оны 5 сарын 20 хүртэл одоо тасралтгүй одоо хитэн 4-5 удаа хөлөөрөө тогтоцсон шүү дээ. Хүн ирэх боломжгүй. Энэ аймаг ч гэсэн хүлээж авахгүй нэг онцгой комиссийн бичгээр ганц нэг хүн оруулдаг тийм л байсан. Тэгээ бид нар энэ 100 ирээд нөхцөл байдалтай танилцъя гэхээр улаан бүс болцсон. Нэг давхар руу орж болно, подвал руу орж болно, бус давхар руу одоо орж болохгүй гэдэг л асуудал байсан. Тэгээд энд одоо зарим нэг засвар үйлчлэг хийхээр болохгүй. Ийм л юм болсон. Тэгээд одоо 21 оныхоо бид нар 10 сард
амар зөндөө олон хүсэл тавьсныхаа дараа аймгийн онцгой комисд хандсан. Онцгой комиссийн дарга засаг даргад хандсан. Гэхдээ энэ яаж хийж байгаа сулж өгөөч одоо хил үг гараад их энэ дотор засварынхын ажлуудыг бид нар хийгээд өгч ихэд. Тэгэл одоо ийм боттойгоо зөвлөлдөөл аймгийн коронавич гайгүй болсон 3 сараас эхлээл 3 сарын 1-ээс чөлөөлж өгье гэсэн. За 3 сарын 10-наас чөлөөлсөн. Бид нар 2 сарын дотор ажиллаа хийгээд өгье гэсэн. 4 сарын 27-нд 26-нд өнөө 7-нд бид нар ажил дуусчлаа. Улсын комисс дахиж ажиллаж өгөөч. Хүлээж аваач гэдэг хүсэлтээ өгсөн. Тэгэл одоо засаг даргын захирамж гараад бас хүн амтнд цуглуулаад ингэсээр байтал 5 сарын 18-нд л улсын комисс нь ажиллаа л да. Тэгэл цаг хугацаа оройтсон нь ийм 90 шаардлагатай засвар үйлчилгээнүүдийг одоо бүгдийг хийсэн. Ажил хүлээн авах комиссийн зүгээс өгөгдсөн үүрэг даалгаврыг гүйцэтгэж ашиглалтанд өгöd байгаа хэдий ч дахин хил үг дагуулах бий гэсэн боломжлол гүйцэтгэгч компани байна. Учир нь 50 ортой хүүхдийн эмнэлгийг халахгүй байна гэх шүүмжлэл өнгөрсөн жил гарч мөн л гүйцэтгэгч компани буруу мэтээр ярих болсон учраас Мотовлог компани зүгээс дараах тайлбар мэдээллийг өгч байна. Сая ажилласан 18-нд ажилласан улсын комиссээр бас яригдсан л дээ. Энэ зориултын ингээд өөрчлөлт байгаа асуудал одоо бас их надад бол их хэмжиг одоо эрсдэлтэй юм санагдаад байгаа юм. За яг хөө тухайн үед ковидтай учраас тэр 3 давхраас тэр эрентгээний өрөөг доош болгосон байна. Одоо тэгээд тэр эрентгээний өрөө эмч нарын өрөөг юм доор одоо подволд байгаа агуулах байх ёстой өрөөнд авч хийцэн байна. За энэ өөрчлөлтийн зургийг зохиогчийг зурж өг гэдэг энэ комиссээр бол үүрэг өгсөн. Гэхдээ л одоо эн чинь одоо тэр агуулгын өрөөгөө тийм хүмүүстдэг өрөө болгож болох юм уу? Имч суудаг өрөө болгож болох юм уу? Тэнд ч агаарж болтмуулт нь ямар вүлээ те? Ийм асуудлууд байгаа. Энийг одоо ашиглагч байгууллага өөрсдөө анхаарна үзье. За энд нэг шүүмжлэгдэд байсан тэр доор подволд ингээд дулааны оруулгын шугамыг ингээд юунд цутгацсан байна гэсэн тэр шугамыг бид нэр ил гаргаад бүгдийг ил гаргаад одоо сая өгсөн комиссийн өгсөн үүрэг даалгаврын дагуу дулаалж бариад ингээд асуудлаа хийж байгаа. Гэтэл энэ дээр одоо энэ өвөл одоо олон удаа хэмжилт хийсэн. Гаднаас ирж байгаа дулааны хэмжээ ерөөсөө дандаа 50 градустай. Буцхан 40 градустай. 10 градусын зөрөө гэдэг бол энэ барилгыг бүтэн тойрж явахт энэ бол дулааны алдагдал биш ээ гэдгийг мэргэжлийн хяналтын байгууллага тогтоогоод дулааны станц тодорхой шаардлага тавьсан байгаа. Тэгээ би энэ ховдын дулааны станц одоо ингээд шинжилэл хийх гэж байгаамаа. 9-10 тэрбум төгрөг тавигдсан. Тэгээ дид станцаа бас шинжилж байгаа гэж сонссон. Тэгээ тэр нь бас одоо энэ ковидоос болоод 21 онд хийгдэг юм гэж. Энэ ажлаа одоо энэ хил гайгүй болсон юм чинь одоо яаралтай хийгээч гэдэг асуудлыг би одоо энэ комисс дээр энэ мэргэжлийн улсууд нь байж хат хэлсэн байна. За тийхгүй бол одоо 50 градустай ирээд ирж байгаа нөхцөлд бол одоо ямар ч барилга халахгүй. Энэ чинь 80-аас дээш градустай ирж халдаг одоо энэ стандарт шаардлага нь байна шүү дээ. Тэгэхээр одоо энэ ховдын шин дулаан гэдэг газрын чи одоо эцсийн хэрэглэгч юм байлээ. Тэгээд даралт нь нэрээс ирэхгүй байна. Энийг одоо энэ аймгийн удирдлагууд нь одоо өөр одоо ашиглагч байгууллагчид нь шаардлага маарлага тавиад энэ ажлаа одоо энэ зун яаралтай хийхгүй бол тийм ингээл одоо бас нөгөө халаалтын болрол эхлэхээр асуудал үүсэх үедээ л би эмзэлж байна. 50 ортой хүүхдийн эмнэлэг нь дулааны 2 дугаар станцаас халаалт дулаанаар хангагддаг хэдий ч эцсийн хэрэглэгч учир халаалт саярдахгүй байна. Тиймээс гүйцэтгэгч компаниас дулаан халаалтын талаар ажил хүлээн авах комист саналаа хүргүүлсний дагуу дулааны станцын зүгээс өгөгдсөн техникийн нөхцөлийг шалгаж техникийн шинжилэл хийхээр болсон байна. Хэрвээ хүүхдэн сэрүүний улирал эхлэхээс өмнө халаалт дулааны асуудлыг нэмэр шийдвэрлэхгүй бол хүүхдийн 50 ортой эмнэлгийн барилга хүүтэн хിവэр эрх өвлийг давах эрсдэл байгааг онцолж байлаа.